Зис алт төмөр нүүрс гээд хэдэн компани, төрийн өмчийн хэдэн компани, хэдэн төрлийн бүтээгдэхүүн, хувийн өмчийн хэдэн уурхайн хэдэн төрлийн бүтээгдэхүүн одоо арилжаалагч байна вэ? За хоёрт нь чингэлэг тээврээр хэдэн хувь вэ? Одоо энэ бараа бүтээгдэхүүнүүдийн задгаагаар хэдэн хувь нь явж байна вэ? За гуравт нь бол тээврийн одоо бизнес яагаад ийм хүнд байдалд орчихвоо? Тээвэрчд маань бараг бүгдээрээ ихэнх нь одоо маш хүнд байна, зээлээ төлж чадахгүй байна. Дампуурлын ирмэгт ирлээ гэж ярьж байна. Энэ юунаас болоод ингэвэ? За 5 номер. За хөрөнгөний биржийн захирал төлөвлөгөө байна. Яг одоо бол 4 төрлийн бүтээгдэхүүн арилжаалж байгаа. Жонш, зис, төмөр, нүүрс гээд. За тэгээ нүүрсэн дотроо жишээлбэл дотор нь чанар англиар нь ингээ хуваавал нүүрсэн дотроо дахиад 11 төрөл бол хуваагдж байгаа. Манайхаар арилжаалж байгаа нэг 27 хувийн болон төрийн өмчийн компаниуд нийлээд бол 27 компани арилжаа хийж байгаа. Тэгээд чингэлэг дээр бол хятад тал руугаа гарч байгаа бүх төрлийн нүүрс бол миний ойлголтоор бол одоо 100% чингэлгээр бол зөөгдөж байгаа гэж байгаа. Энэ дээр бол мөнх жаргал захирал илүү шаардлагатай нөхцөлд бол нэмээд хариулт бол хэлэх бол боломжтой. За яагаад дотоодын тээвэр дээр асуудал үүсэж байгаа вэ гэдэг дээр уул уурхайн биржийн тухай хуулиараа бол нөгөө хилийн бомтын үн гээд хилийн бомтын үн нь бол цааталтаа ганц модны жишээлбэл. За мандал одоо ханги мандлын цаатлын мандал бомт эсвэл ирээн бомт гэдэг ингээд хилийн цаатлын бомтын үнээр бол арилжаалагдж байгаа. Тэгээ хилийн цаатлын бомтын үнээр арилжаалагдж байгаа учраас тээврийг нь бол зарж байгаа этгээд бол хариуцж байгаа. За энэ дээр бол яг тээвэрчд учирж байгаа нь бол уул уурхайн компаниас бол нэмээд бол хариулах баха. 1 номер. За сэдвэр дараагийн асуултанд хариулъя. За манай компани бол ер нь бол өөрөө бас тээвэр эрхэлдэг компани. Ерөнхийдөө бид нар тээврийн биржийн үргэлтийн тээврийг бол өөрсдөө зохион байгуулж байгаа. Сонгон шалгаруулах энэ процессыг бол төрийн худалдан авах агентлаг дээр хийгддэг. Тэнд шалгарсан компаниуд дээр бид нар ерөнхий гэрээ байгуулад тээврийн чиглэл бүр дээр нь сонгон шалгаруулалтаа зарлаад үнийг одоо та зүнээс доошоо уралдуулах зарчмаар өнөөдөр компани сонгож гэрээ байгуулад явж байгаа. За тэгээ энэ дээр бол ерөнхийдөө компани бол бас борлуулалт биржийн борлуулалт тодорхой хэмжээнд бол мөрөөдсөнтэй холбоотойгоор тээврийн одоо компаниудад одоо манай тээвэрчдэд маань бас нөгөө зөөх ачаагүй болсон. Одоо яг өнөөгийн нөхцөлөд бол тийм байна. За манай урт хугацаанд худалдаа авагч нар бол тээврээ өөрсдөө зохион байгуулдаг. Тэгэхээр тэр урт хугацаанд худалдаа авагч нар бол манай одоо энэ тээвэрчд орох одоо тийм одоо хүсэл сонирхол сүүлийн үед бас их явж байгаа. Ягаад гэвэл биржийн борлуулалт буурсантай холбоотой энэ асуудал үүсэж байгаа. Баярлалаа. За 3 номер нэмж хариулна. Сайд тоон сайд. За байнгын орон даргын асуултанд нэмж хариулъя. Энэ юу ячаа? Хуулиндаа ерөөсөө 100% биржээр тэгээд хил нөхцөлгөө шууд заагаад өгсөн. Тэгэхээр тэн дээр мэдээж эднийх сая хэлж байгаагаар тендерээ зарлаад явна. Тендерээ зарлахаар мэдээж олон машинтай томоохон компаниуд л орно. Нөгөө жижигүүд ялангуяа одоо энэ дээр чингэлэг тээвэр задгаа гэдэг эн чинь саяхан юм шилжилт явчлаа шүү дээ. Тэгэхээр чингэлэг тээвэр чинь нэг удаадаа 4 чингэлэг ачаад явах юм шин техникүүд ингээд ороод ирэхээр өөр задгаагаар ачдаг хүмүүст орон зай байхгүй болчихдог. Тэгэхээр нөгөө хувийн орон нутгийн өөрсдөө задгаа ачааны хуучин тээвэртэй тэрийг худалдаад авцсан арай гэж өөрийн болгоцсон байгаа хүмүүс маань бас энэ одоо тээвэрлэлтэнд оролцож чадахгүй байгаас болоод энэ таны асууж байгаа тээвэртэй холбоотой иргэдийн асуудал, жолооч нарын асуудал хүндрээд байгаа. Энэ хууль одоо орсон нөхцлөөр буюу тээвэртэй тээвэргүй гэдэг нөхцөлийг хуульчилж өгөх юм бол амн дээрээс авсан хүн яаж одоо өөрсдөө ачаад явна уу? Юундаа ачаад явна уу? Хэн хамгийн ямдаар нь тээвэрлүүлэх өнтер гэдэг энэ асуудлаа шийдэд явах болцоотой учраас тээвэрчдийн асуудал бол ялангуяа орон нутгийн тээвэрчдийн асуудал бол эргээр шийдэгдэнэ гэж харж байгаа.